Сайн үзэгч та бүхэндээ сайхан орой мэндийг хүргэж байна. Өнөөдөр 2017 оны 11-р сарын 29-ны өдөр байгаа. За нийт Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут яг энэ цаг мөчид айлчлан ирж байгаа учраас бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн ээлжид тохирлыг эхлүүлцгээе. Үзэгч та бүхэн манай Icon CGM болон үндэсний лотерейн аль бие усны Facebook хотоос MNL CGM сайт болон за үндэсний лотерейн аппликейшнээр бидний шууд хүлээн авч үзэж байгаа. За ингээд уламжлал ясаар өнөөдөр бүгдээрээ хамтдаа 4-ийн 1 2 3 дугаар зэрэг за 6D jackpot 642 jackpot лотогийн өнөөдрийн тохирлын азнуудыг хамтдаа тодруулах болон за өнөөдрийн тохирол бол 11-р сарын хамгийн сүүлчийн тохирол байгаа. Тэгээд мэдээж 11-р сард азтай байсан хүмүүс бол өнөөдөр бас азтан болно гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд үзэгч та бүхэндээ уламжлал ясаараа дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхийн нэг орондоо тоонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгийг та яг гарч ирсэн дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахь өсгөн авч 4D лотогийн 3 дугаар зэргийн хонжирын азтан болох боломжтой. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсээд өнөөдрийн хамгийн ихний тохирлоо эхлүүлцгээе. Үзэгчд маань азтай болтугай. Лотогийн 3 дугаар хонжирын эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар за 9 гэсэн бөмбөлөг байна. Эхний бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. За 9 5 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Дараагийн бөмбөлгийг харцгаая. За дараагийн бөмбөлөгний дугаар 3. Дараагийнхан бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4D лотогийн 3 дугаар зэргийн хонжуур дээр 9 5 3 4 9 5 3 4 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байгаа. За санамсаргүйгээр гарч ирсэн эдгээр 4 бөмбөлгийг та яг энэхүү дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За 4D тохирол дээр та хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж тоглох боломжтой байдаг. Үргэлжлүүлэн 2 дугаар зэргийн хонжиртай анхаарлаа хандуулцгаая. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тоонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу байрласан байгаа үзэгчд маань харж байна. За санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс маань мөн адилхан 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг гарч ирсэн дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч 4D лотогийн 2 дугаар зэргийн хонжирын азтан болох боломжтой болно гэсэн үг. За ингээд үзэгчдэд дахин амжилт хүсье. За 4D лотогийн 2 дугаар зэргийн хонжуур эхний бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 7. За эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Гурав дахь бөмбөлөгний дугаар 4. Гурав дахь бөмбөлөгний дугаар 4. Дөрөв дахь бөмбөлөгний дугаар 5. За дөрөв дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4D лотогийн 2 дугаар зэргийн хонжуур дээр 7 2 4 5 7 2 4 5 гэсэн бөмбөлгүүд санамсаргүйгээр гарч ирсэн байгаа. Мэдээж үзэгчд маань энэхүү 4 бөмбөлгийг гарч ирсэн дарааллынхын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. За 4D лото маань та бүхэндээ 3 боломжийг олгодог. За өөрөөр хэлэх юм бол та өөрийнхөө тоглох хуудсан дээр болоод за сайт болон аппликейшн дээр бүглэж байгаа тухайн 4 тоогоороо за 1 2 3 дугаар зэргийн хонжуур дээр тус бүр азаа үзэх боломжтой гэсэн үг юм. Ингээд 4D тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж буюу 4D-ийн 1-р зэргийн хонжууртаа одоо анхаарлаа хандуулж
уулзцгаая. За шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Бөмбөлгнүүдийн хувьд тгээс 9 хүртэлх цэвэр бүхий бүгд нэг оронтой тоонууд байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс маань тун удалгүй 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Та бүхэн тухайн 4 бөмбөлгөө яг гарч ирсэн дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд дөрүүдээ лотогийн 1-р зэргийн хонжуурын аздан болж өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөн авах боломжтой ална гэсэн үг. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Мэдээж дөрөвдүгээр давхралт тэр дундаа өөрийн тавьсан бацаагаа хамгийн өндрөөр өсгөж авах боломжтой дөрөвдүгийн 1-р зэргийн хонжуур байгаа. Эхний бөмбөлгийн дугаар 2 өсгөн гарч ирж байна. Эхний бөмбөлгийн дугаар 2. За дараагийн бөмбөлгийн дугаар 4. Дараагийн бөмбөлгийн дугаар 4. 2 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Сүүлчийн бөмбөлөг байгаа. За дараагийн бөмбөлгийн дугаар 7. За дараагийн бөмбөлгийн дугаар 7. Дөрөвдүгээр лотогийн 1-р зэргийн хонжуур дээр 2 4 2 7 2 4 2 7 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Тухайн 4 бөмбөлгийг үзэгчид маань яг энэхүү дарааллын дагуу зөв тааж чадсан бол та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг. За дөрөвдүгээр тоглосон үзэгчдэд баярлалаа. Энэхүү тохирлоос хэрвээ та аздан болсон бол танд баяр хүргэе. Харин үргэлжлүүлэн яг энэ цаг мөчид бүгдээрээ хамтдаа 50 сая төгрөгийн азтныг тодруулдаг 6 дижих бод тохирлын азтныг хамтдаа тодруулах болно. За ингээд үзэгч та бүхэндээ дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цэвэр бүхий нэг орондоо тоонууд маань 6 удаа давхарцсан 60 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Эдгээр бөмбөлгнүүдээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллын хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбарын дагуу 2 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжирын азтан болох боломжтой. 3 бөмбөлгийг зөв таагаад 15000 төгрөг, 4 бөмбөлгийг зөв таагаад 150000 төгрөг, 5 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1,500,000 төгрөгийг хожих бол та 6 бөмбөлгөө зургуулан зөв таагаад 6 дижих бод тохирол дээр 50 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг. За энэ хүү тохирлоос маань азнууд маш ихээр тодордог байгаа ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За 50 сая төгрөгийг хүртэлх мөнгөн дунд хожих боломжтой 6 дижих бод тохирлын эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгийн дугаар 2. Урдах бөмбөлгийн дугаар 7. За уг 3 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд 15000 төгрөгийг хожих боломжтой болж байгаа. Дөрөвдөх бөмбөлгийн дугаар 3. Дөрөвдөх бөмбөлгийн дугаар 3. Дөрөв бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд 150,000 төгрөгийг хожих боломжтой. За дараагийн бөмбөлгийн дугаар 3. Зөв тааж чадсан тохиолдолд 1,500,000 төгрөгийг хожих боломжтой. 6 дахь бөмбөлгийн дугаар 8. За 6 дахь бөмбөлгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 50 сая төгрөгийн азныг тодруулдаг 6 дижих бод тохирол дээр 2 5 7 3 3 8. За давтаж хэлээ үзэгчтэй 5 7
3 8 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За эдгээр бөмбөлгнүүдийн хувьд дарааллынхаа хувьд эхнээс нь гэдэг маань 2 5 гэх мэтчлэн дараалаар. За харин хойноос нь гэдэг маань 8 3 гэх мэтчлэн дараалаар. Ердөө 2 бөмбөлгийг л зөв тааж чадсан бол та 1500 төгрөгийн урмын хонжирын ацтан болох боломжтой болж байгаа. Үүнээс та таасан бөмбөлгнийхээ тоогоор мөнгөн дүн өсөөд явах боломжтойгоор 50 сая төгрөг хүртэлх мөнгөн дүнг хоцсон байх боломжтой гэсэн үг юм а. За ингээд 6 дэх тоглосон үзэгчдэд баярлалаа. Харин хамтдаа үргэлжлүүлэн хамгийн өндөр шагналтай буюу 120 сая төгрөгийн азтныг тодруулдаг 642 жекпот лотогийн азтныг хамтдаа тодруулах болно. За энэхүү тохирлын маань хувьд та 10,000 төгрөгнөөс эхлээд 120 сая төгрөгийг хожих боломжтой. Харин яаж вэ гэдэг зааварчилгааг одоо үзэгчдэд хүргэе. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол 1 болон 2 оронтой тоонууд маань тус бүр 1 ширхэг байгаа гэсэн үг юм. За эдгээр 42 ширхэг бөмбөлөгнөөс санамсруугүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт харгалзалгүйгээр зургууланган зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За харин энэхүү тохиолдол дээр маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирдгээр өмнө онцлогтой. За тухайн 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгнийхээ аль нэг 3 бөмбөлгийг бонус бөмбөлгөөр оролцуулсан та 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 10,000 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой болно. За үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлөг оролцуулсан та 5 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 300,000 төгрөг, үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлгөөр оролцуулсан 6 бөмбөлгийг дараалал харгалзалгүйгээр зөв тааж чадсан тохиолдолд та 12 сая төгрөгийг тус хожих боломжтой. Энэ аль та 10,000 төгрөгнөөс эхлээд 120 сая төгрөг хожих боломж байна гэсэн үг юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Та бүхнийг маань Азийн их халтугай. Мэдээж 120 сая төгрөгийн азтныг тодруулдаг 642 жекпот лото. Эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 5. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. 5 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Гурав дахь бөмбөлөгний дугаар 2. Гарч ирэх 6 бөмбөлгийг та зөв тааж чадсан бол 120 сая төгрөг хожих боломжтой. 4 дахь бөмбөлөгний дугаар 41. 4 дахь бөмбөлөгний дугаар 41. 5 дахь бөмбөлөгний дугаар 40. Тодруулах 6 бөмбөлөг маань инхүү бүрдэж байна. Одоо гарч ирэх бөмбөлөгөөс мэдээж бонус бөмбөлөг байгаа. Бонус бөмбөлөгний дугаар 12. За бонус бөмбөлөгний дугаар 12 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд үзэгчдэд 120 сая төгрөгийн азтныг тодруулдаг 642 жекпот лотогийн үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дарааллын дагуу эхлээд танилцуулъя. 5 8 2 41 40 34. За давтаж хэлье үзэгчдээ. 5 8 2 41 40 34 гэсэн. За эдгээр үндсэн 6 бөмбөлгийг та дараалал харгалзалгүйгээр өөрөөр хэлбэл гарч ирсэн дараалал хамааралгүйгээр та зургууланган зөв тааж чадсан бол 120 сая төгрөг буюу Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн хамгийн өндөр хонжиртай тохирлын азтан боллоо гэсэн үг. За харин энэхүү тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 12 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар 10,000 300,000 12 сая төгрөгийн азтангууд тус тодорсон байх магадлалтай гэсэн үг юм а. За сүүлчийн бөмбөлөг гарч ирснээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх цаг болсон байна. Бидэнтэй ургалж хамтдаа байдаг Азаас өрдөг хэрхэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Харин та бүхэн маань 12 дугаар сар эхлэж байгаа дараагийн тохирлуудаа хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа та бүхэндээ одоо зааварчилгааг хүргэе. За дэлгэцний хажууд манай тасалбар боловсруулах борлуулалтын цэгүүдийн байршлаа та бүхэндээ ээжлэн солигдож харагдаж байгаа. Та тэдгээр цэгүүдээс өөртөө хамгийн ойрхон тасалбар борлуулах аль биесны цэг дээр очиод тоглох хуудасаа худалдан авч тасалбараа бүгэснээр тохиролдоо оролцох боломжтой. Энэ аль таны ихний боломж байгаа. За түүний дараагаар та үзэгчд маань
MNL9CGM сайт гэж байгаа. За энэхүү сайтаар нэвтэрж ороод за яг дарааллын дагуу үндсний литрод оролцох зааврыг харж байгаа. За зааврын дагуу бүртгүүлээд тоглох боломжтой. За үүний дараагаар та ухаалаг гар утас ашиглаж байгаа бол үндсний литра гэсэн аппликейшны гар утсандаа татан суулгаад үндсний литрод оролцох боломжтой гэсэн. Заавраар хэлэх юм бол та үндсний литрод хаанаас оролцох боломжтой болсон үндсний литрод та бүхэндээ илүү ойртож байгааг дуулахад таатай байна. За ингээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай үзэгчдээ 12 дугаар сар та бүхний манд хол азтай сар ахалтгаа та бүхэн 12 дугаар сард өшөө илүү сайн амжилттай байгаарай гэж та бүхэндээ хүсмээр байна. За ингээд түр баяртай үзэгчдээ